За одоо PowerPoint программыг Excel програмтай холбож өгөх тухай ойлголтуудыг үзье. За энд 1-2 жишээ үзнэ. Дасгалын 30 дахь хавцанд Excel файлыг нээсэн байна. За энд sheet 1, sheet 2, sheet 3 гэсэн өснөгтүүд байгаа. За энэ өснөгтөөс жишээлбэл sheet 3 гэсэн өснөгтөөс тодорхой хэсгийг нь хүрээлж аваад copy paste хийж өгье. За PowerPoint файлаа нэгээд paste хийлээ болж байна. За буцаад Excel руу ороод Excel-ийн өснөгтийн ямар нэгэн нүдний утгыг жишээлбэл 200 гэж болгоод PowerPoint слайдаа харуул өөрчлөлт гараагүй байна. За Excel-ийн өснөгтийн ямар нэгэн утгыг өөрчлөхөд PowerPoint слайд дээрх өснөгтийн утга нь адил өөрчлөгдөж байх динамик өөрчлөлтийг одоо хэрхэн хийхийг үзье. За инхэд бол сая оруулж ирсэн өснөгтийг арилгаад Insert tab дээр товшоод дээрх зурвасаас Object гэсэн айконыг олж товшино. За Insert Object гэсэн нэмэлт сонгодох Create from the file гэсэн мөрийг хэмжүүлээд Browse гэсэн товч дээр товшно. За файлын хүчээс 30 дугаар дасгалын хавцнаас 30 дугаар хичээл XLSX гэсэн Excel файлыг сонгоод линк мөрний өмнөх идэвхжүүлгийг идэвхжүүлээд огт товчийг товшлоо. За Excel-ийн өснөгт ороод ирсэн нь харагдаж байна. Excel програмаа нэгэд харуул Sheet 3 нэгдсэн харагдаж байна. За одоо Sheet 2-ыг нэгээд Save товч дээр товшиж чадгалаа. Эргээд PowerPoint програм руу ороод PowerPoint слайдаа харуул Sheet 2 болж өөрчлөгдсөн байна. За зарим тохиолдолд өөрчлөгдөхгүй хэвээрээ байдаг. Энэ тохиолдолд File tab дээр товшоод Info хэсгийн баруун доод буландах Edit Links to Files гэсэн мөр дээр товшино. За Links гэсэн нэмэлт сонгодох Update гэсэн товч дээр товшоод Close гэсэн товч дээр дарнаа. За ингээд эргээд PowerPoint програм руу ороод слайд руугаа орж харахад орж ирээгүй Sheet 2 өснөгт ороод ирсэн байх ёстой. За манай тохиолдолд тэдэргүй динамик байдлаар өөрчлөгдсөн энд харагдаж байна. За ийм байдлаар PowerPoint програмыг Excel програмтай динамик байдлаар холбож өгч болж байна. Дахиад өөр нэг жишээ үзье. Excel-ийн өснөгтийн нэг хэсгийг PowerPoint руу оруулж болно. За одоо Excel програмаа нэгээд Sheet 3 айкон дээр товшъя. A ба B гэсэн багныг идэвхжүүлээд Ctrl+C товчны ослыг дарж хуулж аваад PowerPoint слайд руу очиж байна. За шинээр хоосон слайд үсгээд Home tab дээр товшъя. Энд Paste гэсэн командыг ашиглаж буулгах ёстой. Гэхдээ Paste гэсэн дэлгэгдүүлснээс Paste Special гэсэн мөр дээр товшино. За Paste Special нэмэлт сонгодох Paste Link мөрийг идэвхжүүлээд за эндээс MS Excel Worksheet Object гэсэн мөрийг сонгож өгнө. За OK товчийг товшино. Сонгосон өснөгтийн хэсэг ороод ирсэн энд харагдаж байна. За одоо Excel програмаа нэгээд Bold гэсэн багны 5 дугаар мөрдөх 19 гэсэн тоон утгыг 200 болгож өгье. За ингээд PowerPoint слайдаа нэгээд харуул 19 гэсэн утга маань 200 болж өөрчлөгдсөн энд харагдаж байна. Ийм байдлаар бид Excel дээр ямар нэгэн утгыг өөрчлөхөд PowerPoint слайд дээрх өснөгтийн утга адил өөрчлөгдөж байх динамик өөрчлөлтийг хэрхэн хийхийг үзлээ. За Microsoft Office програм Visio гэж програм байдаг. За MS Visio програмд мөн адил динамик өөрчлөлтийг PowerPoint слайд дээр харуулж болно. Нэг жишээ авъя. Дасгалын 30 дахь хавцнаас Flow Plan 1307 гэсэн Visio файлыг нээсэн байна. За энд Office өрөөнүүдийн диаграм бүтэц зургийг харуулсан байна. Өмнөх үйлдэлийн адил PowerPoint нэгээд PowerPoint-ээр шинээр слайд үзье. Insert tab дээр товшоод дээрх зурвасаас Object гэсэн айкон дээр товшино. За Insert Object гэсэн нэмэлт сонгодох Create from the file гэсэн мөрийг идэвхжүүлээд Browse товч дээр товшино. За файлын хүчээс 30 дугаар дасгалын хавцнаас Flow Plan 1307 гэсэн Visio файлыг сонголоо. За линк мөрний өмнөх идэвхжүүлгийг идэвхжүүлж өгөхөө мартаваа. За Office өрөөнүүдийн диаграм бүтэвч ороод ирсэн энд харагдаж байна. За одоо Visio програмаа нэгээд өөрчлөлт хийж өгье. За нэг 2 тавилганы байршлыг өөрчлөө тавьчих. За ингээд Save товч дээр товшлоо. За одоо PowerPoint програм дээр слайд дээр өөрчлөлт гарсан хэсгийг шалгаж үзье. За тавилгууд өөрчлөгдсөн энд бас харагдаж байна. За ийм байдлаар энэ видео хэсэгт PowerPoint програмыг Excel програмтай динамик байдлаар яаж холбох вэ? Мөн Microsoft Visio програмыг PowerPoint програмтай динамик байдлаар яаж холбохаа ойлголтуудыг үзэж дуслаа.